Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 3 гал нэгдсэн эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн тасгийн нэрийн сувилагч болор байна. Өнөөдөр та бүхэндээ хүйг гэрийн нөхцөлд хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөө өгч байна. За хүйн 7-оос 14 хоногтой ерөнхийдөө ундаг. За тэрнээс өмнөх өдрүүд ч бас унж болно. Хүйг ерөнхийдөө айл болох хуурай, ил задгай, памперсаар даруулахгүй байхад унана. За хүйг усанд оруулсны дараа айл болох маш сайн хуурай шуулаад цэвэрлэх шаардлагатай. Хүйг гэрийн нөхцөлд арчлахдаа хүйнээс шүүслэг зүйл юм уу цусрахаг зүйл гарч болно. Тухайн үед нь бактери эсрэг савн болон уцал суусаар тойруулаа сайхан арх тагсан хөвөнтэй сах модоор цэвэрлжнэ. Хүйг ерөнхийдөө метилений уусмал болон ямар нэгэн бодисоор цэвэрлэхгүй. За анхаарах зүйл нь гэх юм бол хүйнээс сэтэрхэг зүйл гарах, цусрахаг зүйл гарах, үнэр гарах зэрэг яралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Та бүхэндээ гэрийн нөхцөлд нярайн хамрыг хэрхэн цэвэрлэх талаар бяцхан зөвлөгөө өгч байна. За нярайн хамрын сувган нарийнхан судаслаг ихтэй байдаг учраас аль болох болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн ихэнх гаргадаг алдаа гэх юм бол хүүхдийн хамарт нус нь хатуу байгаа үед хуурай хөвөнгөөр цэвэрлэх юм уу аль эсвэл савх модоор цэвэрлээд идэг. Тэр маань болохоор хүүхдийн хамрыг гэмтээснээр цусрахаг цус гарах зэрэг эрсдлүүд байдаг. Мөн амар усыг сор цэвэрлснээс болоод халтуур үсэх эрсдлүүд ерөнхийдөө үүсдэг. Нярайн хамрыг гэрийн нөхцөлд цэвэрлэхдээ буцалсан ус болон зориулт ус мөлийг бэлтгэн. За мөн нэрэн зориултын ус сорогчийг хэрглэж нэрэн хамрыг цэвэрлэх хэрэгтэй байдаг. Нэрэн хамар маань хатуу нустай үед зориултын уусмлаас 1-2 туслыг тусаагаад 5-10 минут төвцснийхэн дараагаар ерөнхийдөө зориултын ус сорогчоор зөвлгөөн сор цэвэрлж өгнө. За мөн нөгөө хамрыг адил 1-2 тусал уусмлаа тусаагаад мөн зөөлхөн оруулж өг цэвэрлэнэ. Нэрэн амны хөндийг хөхүүлээгүй байх үедээ цэвэрлэнэ. За нэрэн амны хөндийг цэвэрлэхдээ цулсан ус болон зориултын салфеткаар цэвэрлэнэ. Нэрэн амны хөндийг ямар үед цэвэрлэх вэ гэвэл ерөнхийдөө байнга цэвэрлэх шаардлагагүй. Хөхөө ч юм уу сүгэ хөхсний дараа хилэн дээр өнгөр тогтсон үед амны хөндийг зориултын салфеткаар гараа ороожгаад амны хөнд ингээд тойруулаад цэвэрлж өгнө. За нүднийг ерөнхийдөө бохирлогдсон болон нуух гарсан үед цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ буцалсан бүлээ усанд хөвөнгөө дүрээд нүдийг дотор талаас гадагш чиглэлтэй арчиж өгнө. Энэ үйлдэлээ 2-3 удаа наа.